Боловсролын салбарын өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бага дунд мэргэжлийн боловсрол ихтэй сургуулиудын өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгүүд төрийн ордонд зохион байгуулагдсан юм. Боловсролын салбар тэр дундаа ихтэй боловсрол олгох системд өнөөдөр зайлшгүй шинжилэл хэрэгтэй байна. Учир нь ихтэй сургуулиудад бүтэн 4 жил суралцаад төгсөгчид бүгд ажлын байранд очиж чадаж байна уу гэвэл үгүй. За энэ бол боловсролын чанарын асуудалтай шууд холбоотой гэдгийг салбарын сайд нь хэлж байна. Дээд боловсролтой болцоход өнөөдрийн байдлаар 15% нь 16 дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувийг аваад үзэхлээр 15.9% нь баримын, зөөгч, үсчин, гоо сайханд ийм ажил хийх гэж дээд боловсрол эзэмшээгүй. Тэгэхээр яг энэ асуудлын цаад агуулга нь юу хөндөгдөж байна вэ гэхээр дэлхийн нийтийн дээд боловсролын чиг хандлага ямар байгаа юм бэ гэдэг рүү Монголын боловсролын тогтолцоо очих ёстой. Цаашид салбар яамнаас дээд боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд 97 ихтэй сургуулиудыг цөөлөх, нэгтгэж лабораторийн хэлбэрээр үйл ажиллагааг нь өргөжүүлэх, чанаржуулах асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэлээ. Бас нэгэн сонирхолтой судалгаа бол 155 мянган оюутны 15 мянган хувийнхаа машинаар хичээл сургуульд явдаг байна. За дээрэс нь 80% нь гэр хороололд амьдардаг гэнэ. Хэрвээ оюутны хотгоныг нүүлгэнэ гэж сүүлийн 10 жил ярьсан үлгэр ажил хэрэг болвол агаарын бохирдол энэ чинийгээрээ буурна гэдгийг салбарын яамнаас мэдэгдлээ.